Эрүүл мэнд спортын яамны харьяа нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөж байна. Цагаан сараар дунджаар нэг хүн 3-5 кг нэмдэг. Тэгэхээр танд жингээ барихад тустай дараах мэдээллийг хүргэе. Жишээ нь хамгийн багаар тооцоход нэг айлд 3 ширхэг бууз идэхэд 380 ккал. Сүйтэц 68, нийслэл салаад 160, байцааны салаад 52, нэг ширхэг чихэр 77, гундаг гарах 64, айраг 122, хийжүүлсэн ундаа 105, чансан мах 54, гурван цусам хямд 74 ккалортой тус тэнцэж байна. Нэг айлд дор хаяж 1156 ккал илчлэг авна гэсэн үг. Тэгвэл 2 айлд зочлоход 2312, 3 айлд 3468 ккал. Гэтэл насанд хүрсэн эрэгтэй хүн хоногт хамгийн ихдээ 2500, эмэгтэй хүн 2100 ккал илчлэг авах ёстой зөвлөмж хэмжээ байдаг. Цагаан сараар та нэг өдрийн дотор л 2 өдөртөө тэнцэх хэмжээний хоол хүнс идэж байна гэсэн үг юм. Танд таргалгүй байх боломж байна. Хоол хүнсээ тохируулан хэрэглэцгээе. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэй.